За энэ хуулийг дэмжиж байгаа. За тэгээд доторх одоо заалтууд өөрчилж байгаа заалтууд нь бас одоо цөөхөн хэд боловчиг бас маш чухал юм заалтууд байгаа. Ялангуяа тэр сумын наадам, аймгийн наадамтай холбоотой барилт бүхийн тоо. За дээрэс нь энэ тэгшэн жил одоо 1024 бүх барилтуулах зохицуултыг бас одоо Монгол Улсын ерөнхийлөгчд одоо эрхийг нь боломжийг нь гаргаж өгөх. За мөн одоо энэ бид нар бүгдээрээ л мэддэг шүү дээ. Монгол бол бүхий орон. Тэгээд 100 жилийнхаа ойн одоо наадмаар барилдсан бүхчүүдийн цолыг ингээл бүгд л нэгчээдэг. Энэ хүмүүс цолын нөхчүүд яад юм бэ гэдэг ингээд ярьж байгаа учраас энэ одоо хуулийн их бол дэмжиж байгаа. За мэдээж бүхчүүдийн хөдөлмөр бол одоо залуу насны маш хүнд, маш богино хугацааны гэр бүл хамт олонны ийм одоо хүнд хөдөлмөр байдаг. Тэгэхээр энэ одоо хөдөлмөрөө яг тэр оргил цаг үедээ үнэлүүлнэ гэдэг асуудал бол бас маш чухал асуудал. Тэгэхээр энэ асуудлыг орхигдуулж болохгүй. За бид бүхэн бол энэ шудраг зарчмыг бас одоо ингээд баримталж байх ёстой. Тэгээд би бас энд нэг зүйлийг хэлье гэж бодож байгаа. Тэрний үгээр Төв аймгийн Мөнгөн морьт сум гэж байна. Мөнгөн морьтын төмөр хөлт гэж нэртэй улсын начин Нагнаад дорж гэж хүн байлаа, сайхан бүх байлаа. За мөн одоо Мөнгөн морьтын нэрээр одоо нэрссэн Лувсан мөрийн Чимэд гэж Монгол улсын арслан золтой хүн байна. За энэ хүн 1934 онд 9 давж, 1935 онд 10 давн төрүүлж, 1936 онд 9 давж жисэн ийм амжилтыг үзүүлсэн бүх байна. Тэгээ энэ хүн арслан цолтой үлдсэн. Тэгэхээр би шудраг байх ёстой гэдэг нь юу хэлж яах вэ гэхээр энэ хүн яг одоогийн одоо цол олгодог байдлаараа бол 34 онд 9 давж арслан цолоо аваад 35 онд 9 давж авраг авчаад дахин төрүүлсэн дээрээ даян цол аваад дээрээс нь 35 онд дахин 9 давсан дээрээ ингээд даян юм уу дархан авраг цол авах ийм болцол хангацсан юм баггүй. Тэгэхээр энэ хүний талаар одоо хууль санаачлагчид мэдээлэл байгаа юу? Энэ тал дээр бас та юу гэж бодож байна гэдэг ийм асуулт байна. За тэгээд энэ 21 оны наадам дээр чинь тэгэл одоо бүхчүүдээс авсан ярилцлага энэ төр дээр байна лээ. Дэмжиж л байлээ бүгдээр. Хуваагдан талцсан гэдэг манай бүхчүүд ч бас уужуу сэтгэлтэй дэмжин нэгнийхээ амжилтанд бас баярлан шудраг. За тэгээд энэ дээр Баталцын заан байна. Ууган баяр гэд хүчит харцаг байна. Энэ жилийнхаа наадмын дараагаар бас харамсалтай хүнд бэртэл аваад ингээл тэрнээс хойш бас өндөр амжилтыг үзүүлэх боломжгүй бол явцсан. Тэгэхээр энэ үедээ бас цолын нөхцөн бол гэж ингэж бас ярьдаг юм аа. За тэгэхээр энэ дээр бас таны хууль санаачлагчийн байр суурийг сонсъё. За дээрэс нь нэгэнтээ үндэсний баяр наадмын тухай хууль ярьж байгаа учраас бас хөндөгдөөгүй ч гэсэн энэ 93 наадам тийм ээ. За одоо сүүлийн үед бол бас шагааг оролцуулж улсын цолын ерөнхийлөгчийн зарлагаар олгодог болсон. За тэгээ энэ дээр дархан гэдэг одоо энэ цолыг авцсан нөгөө 3 төрөл нь байгаа. Дархан мэргэн, дархан авраг одоо гээд одоо сур шагаа ялгаагүй. Тэгтэл манай мориныхан дээр бас энэ дархан гэдэг цол байхгүй байна гэдэг асуудлыг нэлээд хөндөд тавьсан. Энэ ч зүй ёсны хэрэг баг. Дархан тод манлаа гэдэг ийм цолтой байх гэдэг ийм асуудлууд байгаа. Тэгэхээр энэ дээр бас та нэг цаг гарвал байр суурьаа илэрхийлээч. Дээрэс нь уг нь бол энэ мөрдөгж байгаа хуулийн дотор цаг хугацааны заалт оруулаад ингээд цаг хугацааны хувьд бол хэрэгжээгүй даваа явцсан зүйлүүдийн уг нь нэг мөсөн бас засаа явцсан бол ямар байх байсан болоо гэдэг ийм асуултуудыг асууя. За сайн зэрэг шариулъя. За бидэд энэ үндэсний их баяр наадмын асуудлуудыг ерөн одоо юу гэдгийг цагийн үед их сайхан тэмдэглэж ирсэн. За даншиг наадмууд 10 хошуу наадам гэд сүүлд энийг одоо нэгтгээд ардын хувьсгалын ойн жилүүдэд одоо ардын хувьсгалын за гээд Монгол улсын ерөн тусгаар тогтнол үндэсний эмнэлгийн бэлэгдэл болгоод ингээд зуны дэлгэр цагт ингээд тэмдэглээд явдаг ийм сайхан уламжлалтай болсон. За тулгуур төрийн ойгоо их Монгол улсын ойгоо за ингээд үндэсний эрхчлөө тусгаар тогтнол сэргээн манд улсны ойгоо ардын хувьсгалын ойгоо арчсан хувьсгалын ойгоо ингээд хамаатуулж энэ одоо баяр нэгдлээ одоо бас цэнгэж баясж байгаа ийм ард түмэн байгаа. За ерөн зүгээр энэ ардын хувьсгалын 105 жилийн ойн түүхэнд бол одоо маш олон хүмүүс зарим талаараа бас эрхэн зөрчигдсөн юм билээ. Ялгуурлан гадуурхад өртсөн юм билээ.
үзэл суртлын тэр хайчин дунд орсон юм билээ. Энийн нэг нь одоо манай Туван гишүүн одоо хоёр хүний бас дурдлаа л та. Ерөн бол одоо өгчих ёстой зүйлүүдийн нөгөөгүй маш олон одоо ийм кейс одоо гомдлууд байдаг. Яг нарийн одоо энэ 105 жилийн түүхийг авахаар ирээдүйний асуудал байдаг. Энэний одоо ирээдүйний хоёр асуудлыг нь одоо та дурдлаа Төв аймгийн Мөнгөн морь сумын одоо хүчит ийм бөхчүүд байдаг. За зарим тохиолдлууд бүр ингээд Арслан цолын ч өгөөгүй одоо аймаг руугаа буцаж очиод ард түмэн нь бас тухайн үеийн одоо манай төрийн тэргүүн одоо хөдөө орон нутагт ажиллаж явах хугацаанд хүртэл хандаж хурал зөвлөгөөн дээр нь бас нэлээд асуудлыг тавьж исэн тохиолдолч байт юм билээ. Баянгорт аймагт болсон кейсэлтэй. Тэгээд Цэдэнбал дарга тухайн үедээ за энэ Арслан цолыг нь би одоо өгөө. Дараа жилийн наадам дээр хөрөлцөж ирээрээ гэх. Тэгээд би одоо энэ цаг үе дээр нөгөө Баянгор аймгийн Арслангийн нэр нь мартагчаад байна уучлаарай. Тэгээд одоо тэр бүх маань наадамдаа хөрөлцөж ирээд 2 илүү 3-ын даваан дээр барилдаа дунсан. Тэгээд Цэдэнбал дарга өмнөх жилийнхэн тэр одоо амжилтыг нь үнэлээд одоо цолыг нь зүүж өгөөд ингээ нутаг узааж исэн тохиолдлууч байдаг. Тэгээ маш олон одоо ийм зөв кейсүүд бас байгаад байгаамаа. Тэгээ энэ асуудал маань 2003 онд хуульчлагдсан. Тэгээ өмнөх асуудал одоо шийдэх гарцгүй ингээ мухардалд орчод ингээд л байж байгаа. За миний хувьд бол одоо яг зөв амьд зэрүүн байгаа. Үндсэн хууль болон үндсэн хууль заасны өргөдөл гомдлоо яваад байгаа хүмүүсийн асуудлыг шийдчихье гэдэг байдлаар орсон юм байгаа. Энэ үндэсний бүхийн одоо талбар дээр хүний эрхийн зөрчил ялгуурлал ерөөсөй байж болохгүй. Нутаг усны талцлаасаа болоод эсвэл спорт хороонд хариалагдж исэн жоохон хувийн зөрчлөөсөө болоод хүртэл энэ зүйлүүд болчихсон. Цолоодны үнэлэх батламжийн нөхцөө буцаагаад авчихсан. Ийм л зүйлүүд байдаг. Тэгэхээр ийм зүйлүүд байх юм аа. За 21 оны наадмын асуудлыг би түрүүн бас хариултандаа хэлсэн. Өмнөх парламент дээр дагаж мөрдөх журмын хуулиар тооцноо гэдэг зүйлийг энийг шийдээч гэдэг зүйлийг ингээд чиглэл болгочоод байдаг. Хэрэгжүүлэх одоо процесс болон субъекттэр ингээд тодорхойгүй ерөнхий болчиход байгаа учраас бас гацчихад байгаамаа. За морины асуудал дээр бол би одоо бас